Сайн байцгаана уу? Educated Talks гэдэг ерөнхийдөө бид нар Tools for Growth буюу ямар нэгэн байдлаар бид нар маш их өсөлт хөгжлийг ярилцж байна. Тэгэхээр өсөлт хөгжилд хүрэх яг ямар бодит аргачлалууд байгаад байгаа, ямар одоо шалгарсан гэх юм уу? Эсвэл одоо энэ шинээр бий болж байгаа ковидын дараах энэ шинэ эгэлт маань одоо шаардлагатай байгаа, заавалчгүй мэдэх шаардлагатай байгаа. Ерөнхийдөө туршиж үзэж болох үец арга аргачлалууд юу байгаа гэдэг талаар бид нар цувралаар ярилцахаар энэхүү одоо контентийг бол эхлүүлж байгаа. Тэгээд өнөөдөр ямар ч хэлсэн ялангуяа одоо нийгмийн судалгааны тал дээр ямар шинэ аргачлалууд гарч ирж байна, юуг илүү сайн ойлгох шаардлагатай байна гэдэг талаар ярилцахаар би хоёр зочин өрсөн байгаа. Нэгт зочин маань бол Долгон, Болор сайхан хоёр маань бол өнөөдөр хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Тэгээд өөрсдийгөө нэг товчхон танилцуулаа те. Өнөөдрийн сэдвийн хүрээнд ерөнхийдөө яг судалгааны ач тус болон аргачлал тэгээд манай дотооддоо Монголын хэмжээнд болон ер нь олон улсад те ялангуяа нийгмийн судалгааны чиглэлээр илүү цаашдаа ямар байдлаар хөгжих одоо шаардлага харагдаж байна гэдэг тал дээр та одоо бидэнтэй хуваалцах те энэ туршлагыг хаанаас ямар замлаар бий болох вэ гэдгээс товчхон танилцуулаад эхлэх тохио. За тэгээ намайг Долгион гэдэг социологч мэрэгчлээ. Яг мэрэгчлэрээ одоо сүүлийн 13-4 жил ажиллаж байгаа. 2009 оноос хойш IRIM гэдэг хараад бус судалгааны хүрээлэн хөндлөнгийн судалгааны яг нийгмийн судалгаагаар мэрэгсэн дагнсан байгууллагад ажиллаад амьдралаа холбоод гэх юм уу явж байгаа. 10 гаруй жил болсон ба шүү дээ. Тэгээд одоо болохоор IRIM-да зөвлөхөөр бас Зүүн Тимор улсад UNDP-ийн бас олон улсын зөвлөхөөр яг судалгааныхаа чиглэлээр ажиллаж байгаа. Урд нь бас нөгөө Америкийн нэгдсэн улсад бас тодорхой хэмжээний судалгааны ажиллаар ажиллаж исэн туршлагатай тэрийг товчхон. Тийм, Америкийн ардчлалын төлөө үндэсний сан гэдэг National Endowment for Democracy Tent Research Fellow судалгааны чиглэлээр ажилласан. Тэгэхдээ яг өөрийнхөө судалгааг хийгээд ардчил ба тэгш ус байдал гэдэг айгүй том хоёр сэдвийг угаасаа нөгөө өөрсдөө судлах боломж ол дуртай сэдвэрээ байсан учраас нэлээд ерөөхдөө тэгж аваад ажилласан. Яг миний сэдв бол яг ерөөхдөө яг засаглал тэгээд нийгмийн нийцэл одоо итгэлцэл гэдэг тэр чиглэл рүү өөрөө илүү гүнзгийрэлт судалдаг. Итгэлцэл нийцэл тий. Сонирхолтой сэдв байна. Баярлалаа. Энийг хэдүүлээ жоохон дэлгэрүүлээ ярилцсанаа. За болроо маань болор сайхан өөр хавд. Долгион битгч их сургуулийн нэг их сургуульд хамаарна. За. Энэ хүн социологоор төгссөн бол би Мөсийн хуульзан сургуулийг их зүйчээр төгссөн. Тийм тэгээд яг карьерийн хувьд гэх юм бол төрийн бас олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Одоо стратеги академи гэдэг төрийн бас байгууллага судалгаа, PR, сургалт мониторинг чиглэлээр ажиллах тийм чиглэлтэй байгууллагад ажиллаж байна. Урд нь илүү боловсролын чиглэл, хүний эрхийн чиглэлийн байгууллагууд ажиллаж байсан тий. Товчхон магадгүй яг судалгаатай холбогдож байсан хэсгүүдээсээ дурдвал яг судалгаатай холбогдож байсан хэсэг гэх юм бол тийм 2008 оноос хойш бол үндсэндээ хүний эрхийн чиглэлээр тэр дундаа хүүхд эрх, боловсрол, гендер, тэгш байдлын чиглэлээр илүү төлөв ажиллаж байсан юм байна. Окей. За эхлээд хэдүүлээ нөгөө судалгааны талаар ярьж байгаа юм чи ер нь судалгааг яах гэж хийдэм бэ те ямар үндсэн төрлүүд байгаад байна тэр дундаа нийгмийн судалгаа за нийгмийн судалгаа би ойлгохдоо жишээлх юм бол за нийгмийн судалгаа гэж социологчд байдаг ч юм уу төрийн байгууллага төрийн бас байгууллагууд магадгүй нэрлээд бизнесийн байгууллагууд бол магадгүй хэрэглэгчийн судалгаа гэж ингээл нэрлээ явчихдаг шүү дээ ерөнхийдөө л одоо судалж байгаа судлагтхуун маань бол ингээд давхцалтай байд юм байна гэж хараад байдаг байхгүй юу тэгэхээр та хоёр өөрсдийнхөө зүгээс те ер нь судалгааг яах гэж хийгээд байна ямар үндсэн төрлүүд байгаад байна энэ дундаа нийгмийн судалгааг те ямар онцлогтой гэж харж байгаа вэ гэдэг талаараа одоо гурлаа ингээд заавал ээлжлэхгүйгээр зүгээр дундаа ингээд чөлөөтэй ярилцсан явчихдаг. Тийм айгүй том асуулт байна те нийгмийн судалгаа гэхээр ерөөсөө л яг угаасаа нэр нь ойлгомжтой. Бусад энэ амьдралын хүрээнээс яг нийгэм гэдгийг онцолж байна. Нийгэм гэдэг чинь юу юм бэ гэхээр хүмүүс хоорондын харилцаа
голчлон тий. Тэг хүмүүс хоорондын харилцаа одоо нэг бүлэг болохоор яадын байгууллага болохоор яадын ингээд бүр том одоо нийтлэг тий нутаг улс орны түвшинд яадын за бүр цаашлаад хэрвээ явах юм бол энэ дэлхийн хэмжээнд ч гэдэг юм уу энэ бүх хүрээнд бидний харилцаа яаж явж байна вэ гэдгийг ойлгох тэргээ тайлбарлах яагаад ингээд өнөөдөр болж байгаа бүх үйл явдлууд эцсийн дүндээ юун дээр очиод юм байгаа юм бэ ч гэдэг юм уу. Тэгээд мэдээж таньж мэдэх ийм нэг хэрэгцээ байна. Нөгөө талаас энэ ойлгоод таньж мэдснээр яах юм бэ гэхээр мэдээж тухайн асуудлыг шийдвэрлэх тийм зорилготой. Тэгээд би яг одоо нэг ийм ном уншиж байгаа байхгүй юу? Sociology for Optimists гэдэг оптимистууд зориулсан социолог гэдэг. Яагаад тэгэхээр социолог яг нийгмийн ухаан дандаа нөгөө нийгмийн асуудлыг цаанаасаа л угаасаа пессимист одоо өнцгөөс дандаа асуудлыг ингэж гаргаж ирж судалдаг хүмүүс. Тэгээд сүүлийн үед одоос жоохон яг нөгөө эрэг талаас нь яаж энэ тэнд очиод ярихаар дандаа л нөгөө асуудал ярьдаг те. Бас болж байгаа юмнуудаа харъя. Болж байгаа юмнуудаа бас тайлбарлая гэдэг үднээсээ жоохон бас баланслах хэрэгтэй юм болов уу гэд харж байна. Хэлбэрийн үед гэвэл мэдээж тэгэл нөгөө бүх хүмүүсийн хичээл дээр ордог те тоон чанарын ингээл одоо сүүлийн үед бол нэлээд юу модонд орж байна. Их өгөгдөл гэл те big data ингээл ер нь бүр хүнтэйгээ ч харьцахгүй хүний тэр цааваараа хийж байгаа өөрийн мэдлэгөө одоо бий болгож байгаа өгөгдлийг судлах тийшээ явж байна. Тэгэхдээ энтэйгээ зэрэгцээд эргээд бүр нөгөө хүнлүүгээ нийгэмлүүгээ гүнзгий орох бас аль хандлагын явж байна л та. Тэг аль нь л чухал. Зөв. Саяны нөгөө хандлагыг болохоор илүү жоохон детальчлаад ярина. Тэгэхээр саяны нөгөө эхний асуулт байгаа шүү дээ. Ер нь судалгааг яах гэж хийгээд байна? Ямар төрлүүд байгаад байна? Энэ дундаа нийгмийн судалгааны ялгаа гэх юм уу онцлог дээр болох юм зүгээс. Яг уу би социологийн салбарыг яаж хардаг, социологийг юу гэж хардгаас эхэлж хийж бодож байна л да. Үндсэндээ социолог яаж үүсээд юуны төлөө бий болсон шинжлэх ухаан юм бэ гэд хөөж хармаар тэрэнд бас хариулт өгөл гэмгүй байх гэж бодож байна. Үндсэндээ ажил дүржээд маш олон хүмүүс нэг доор олуула шавж амьдардаг болсноор тэр хүмүүсийн чинь хооронд төрөл бүрийн харилцаа үүсээд энэ олон янзын хүмүүсийн учрыг яаж олох вэ гэдэг дээр л социологийн салбар илүү суурилж хөгжсөн байх гэж би зүгээр хувьдаа хардээ. Тэгэхээр энэ социологтой суурлаа, сэтгэл зүй, сэтгэл судлал гэдэг энэ салбарууд маань бол ингээ үндсэндээ залуу гэх юм уу шин тутам салбар гэж бас бусад одоо байгалийн шинжилгээ ухаан ч гэдэг юм уу салбартай харьцуулбал нэрлж болох байх л та. Тэгээд яг үүнийх нь мөрөөр харах юм бол яг шинжилгээ ухаан, байгалийн шинжилгээ ухаан бол одоо H2O бол ус гэдэг шиг хатуу байхад бол яг нийгмийн харилцаа, хүмүүсийн тэр зан төлөв, дадал яаж өөрчлөгдөж, нийгэмд байгаа хэм хэмжээ яаж өөрчлөгдөж байгаас хамаарат бас зарим ойлголтууд бол өөрчлөгддөг. Тэгэхээр яг энэ нийгмийн харилцаа яаж өөрчлөгдөд байна, тэр нийгэмд байгаа ойлголтууд яаж өөрчлөгдөд байна гэдгийг тодорхойлж харахад бид нар юуг тэгш байд гэж харах юм, юуг шударга ёс гэж харах юм гэдэгт бидний баримжаа, хэмжүүрийг гаргаж ирэхэд бол нийгмийн судалгаа чухал холбогдолтой гэж бол харж болж байгаа. Одоо хамгийн ойрын жишээ гэх юм бол боолчлол бол шударга гэж үздэг нийгэм байсан. Гэтэл энэ нь өөрөө бурангуй ёс юм аа. Энэ бол байж болохгүй маа гэд нийгмийн салбарт өөрчлөлт гарч байгаа жишээтэй. За арьс өнгөөр ялгуурлах үзэл бол зарим улс орнд бол бүр байх ёстой хэвийн үзэл байсан бол аажимдаа энэ маань болохгүй юм байна. Энэ чинь хүний үндсэн нэр төрийг уландаа гიშгэж байгаа юм байна гэд өөрчлөгдөж байгаа жишээтэй. Тэгэхээр нийгмийн харилцаа аажимдаа өөрчлөгдөж явангууд хүүхэд хөдөлмөр эрхэлж болно гэж хардаг байсан бол үгүй ээ. Хүүхэд бол яг эцэгхийн хайр халамжинд халуун талаа аюулгүй орчинд өсөж өндөх ёстой гэдээ ойлголт өөрчлөгдөж байгаа. Энэ бүхнийг юунд зохистой вэ, юунд бурангуй вэ гэдгийг ялгахад бол нийгмийн судалгаа бол хамгийн чухал гэж харж болж байгаа. Тэгээ сая нөгөө өөдрөг үзэлтэн зориулсан социолог гэдгийг чинь цаана юу юм гэхээр яг нөгөө тэгш бус байдал, шударга бус байдал, энэ хүмүүсийн амьдралын зааг ялгаа, давхар ажил, ангийн өөрчлөлт гэдэг энэ бүх зүйлийг бид нар яаж харах ёстой юм, давхар яаж тайлбарлах юм гэдэгт бол тэр арга бол маш чухал. Тэгэхээр шинжилгээ ухаан дээр бол үндсэндээ сая долгионы судлаач ярин дээр дутсанчлан тооны болон чанарын гэдэг үндсэн ингээд задраа явчихж байгаа ч гэсэндээ сүүлийн үед нэг юм зүйл харагдаж байгаа нь холиод байна л та. Ийм хооронд нь аль хэрэгтэй, аль өгөөчтэйгөө холиод. Тэгээд тэр дундаасаа ингээд гаргаж ирж байгаа нэг тийм
хандлага бол байна. Гэхдээ яг энэ бол тогтсон хандлага гэхээсээ илүүтэйгээр судалгааны үр дүн, найдвартай байдал эсвэл нөгөө судалгаанд байгаа хязгаарлалтаа давахын тулд тэр аргуудыг хольдог, аргуудын ийм холимгийг ашиглаж байгаа, технологийн олтыг ашиглаж байгаа бас нэг тийм шинэ үзэгдэл бол байна. Яг одоо нөгөө хандлага гэд яриад ирж байгаа байхгүй чиг хандлага. Ягаад тэгэхээр ялангуяа өнгөрсөн 2 жил одоо ингээ 3 жилдээ орчин ковидын нөхцөл байдал цар тахал маань гэдэг ч юм уу да нийгмийн энэ хөвсөн ойлголтуудыг магадгүй аль хэдийн за ийм байх ёстой маа гэж итгэдэг байсан олон зүйл дээр асуултын тэмдгүүдийг гаргаж ирж штэ тий юу гэдгийг одоо эдийн засгийн хөгжил нь бусад төрлийнхаа хөгжлийн хурцгуур болдгиймаа гэж бодож исэн бол үгүй байна. Байгаль орчин тий нийгмийн тэгш байдал бол заавалчгүй жишээ нь тулгын 3 чулуу шиг энэ 3 чи хоорондоо уялдаатайгаар явах хэрэгтэй байна гэдэг ч юм уу энтэй уялдуулаад доктортой хөгжлийн зорилгоодын хүрээнд тий нэлээ өргөн одоо 17 зорилгыг төвшүүлчихэд байна. Тэр дунд та бүхний дурдж байгаа за боловсролын асуудал, гендрийн асуудал ялангуяа маш хугацаар тавигдж штэ тий одоо боловсрол гингүүд жишээлх юм бол за нөгөө олон жилийн хугацаанд сураад диплом аваад гэх юм уу шалгалт өгөөд авдаг тэр боловсролчин зөв юм уу тий нийгмийн одоо бүлэг болгон жишээлх юм бол энэ боловсролын хүртээмжинд адилхан байгаа байж чадж байгаа юм уу за гендер гэж ярихлаар магадгүй илүү одоо эмэгтэйчүүд нь гэр бүл гэдэг ч юм уу тий нийгмийн асуудлуудаа ордог байсан гэл итгэдэг байсан бол сүүлийн одоо хэдэн жил байдаг юм дээ сүүлийн жилүүдэд бол магадгүй ковидын үеэр сая эмэгтэй одоо шийдвэр гаргах төвшний тий удирдагчтай улсууд жишээлх юм бол энэ цар тахлын охирол багтаад даваад штэ энэ гендрийн тэгш байдал чинь шийдвэр гаргах төвшин ч гэсэндээ илүү хүчтэй авах хэрэгтэй гэдэг ч юм ингээл нэг тийм айгүй өөрчлөлтүүд явагдаад штэ тэгээ саяны хэлж байгаа өөрчлөлтүүд бол магадгүй харьцангуй жоохон одоо макро төвшний ярьж байвал микро төвшөндөө за ингээл хүүхдүүд дээрээ л харахт чинь тий байнгын юу гэдгийг дижитал орчинд байгаа л ирэхлээр чинь авж байгаа мэдээлэлээс хамаарал өөрсдийнхээ нэтгэж үнэмшиж байгаа зүйл үзэж харж байгаа зүйлээсээ хамаарал юу гэдэг хэрэглээ байдаг ч юм уу те дадал зуршил бүх зүйл нь маш хурцтай өөрчлөгдөд байна шүү дээ те тэгэхээр одоо магадгүй судалгааны түрүүн ярьлаа тоон чанарын гэл 2 гол одоо судалгааны арга байдаг энээсээ уялдаа цаашаа юу гэдэг аль бүлгийг судалж байгаасаа хамаарат арай онцлогтой шинжүүдээ одоо хуваарлаад гэдэг ч юм уу те тусгаад судалгааныхаа арга зүйг боловсруулад явнаа антер гэж тэгдэг байсан. Энэ дээр тэгэхээр хэр өөрчлөлт орж байхын долгион судлаачийн хувьд жишээ нь олон улсын те чиг хандлагууд сая зүүн Тимор Лестэд жишээлх юм бол ажиллаж явах хугацаанд энэ ковидын үр нөлөө болон бусад олон чиглэлүүдээр судалгаа хийж исэн. Эндээс ч гэсэн танд харж байхад те за нэрээ одоо бидний магадгүй өнгөрсөн 10 жилийн хугацаанд те итгэж үнэмшээд ингэж явдаг байсан. Энэ маань ингэж өөрчлөгдөх хэрэгтэй байна гэж харж байгаа ч юм уу. Эсвэл бол ерөнхийдөө олон улсын чиг хандлагаараа энийг заавал шаардагдж гин гэдэг ч юм уу. Тэр зүйл юу байгаа бол шинэлэг гэхүүл те. Одоо миний нөгөө байсан орон зүүн Тимор гэхээр Монголоос хөгжлөөрөө бас арай хоцорч яваа саяхан шинэхэн тусгаар тогтносон улс байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар чинь ингээ гадаад явхаар дандаа Австрали одоо юу гэдэг ингээл барууны гэл явдаг. Тэгээд дандаа тэрнтэй харьцуулдаг. Өөрсдөө бас жоохон шүмжилдэг те. Яг ингээ өөр ингээд оронд очиод ингэхээр бас бидний болж байгаа юмнууд айгүй харагддаг юм билэ. Яг нийгмийн судалгаа дээр ч гэсэн ялгаагүй. Монголд жишээлбэл бид нар анх IRM-ийг үүсгэн байгуулаа явж байхад тухайн үед ингээл хүндлэнгийн хараад бос юм судалгааны байгууллага оршин тогтнож чадах юм уу хэрэгцээ байгаа юм уу судалгаа гэж юу юм ч гэдэг юм уу ингээд тэр төвшөнд байсан. Тэр чи одоо 2008 тий харьцангуй ингээд ойлголт айгүй шин. Одоо л ингээ 10 хэдэн жилийн дараа харахад хүн болгон судалгаа гэдэг ер нь судалгаагүй юм хийн гэдэг ойлголтч баг байх ойлцсон ингээд айгүйх дэвшил гарсан байгаа байхгүй ер нь л тэгэхээр яг хаанаас эхлэх ёстой вэ гэхээр мэдээж яг энэ судалгаа чухал юм а гэдгийг ойлгохоос одоо бид нар яг л зөв голдролоо явж ийн харагдаад байна л та. Одоо л бид нар яг Монголд юу ярих ёстой вэ гэхээр тэгвэл ямар судалгаа чанартай судалгаа юу тэрийг хийж байгаа одоо хүмүүс нь яг зөв зорилготой тий яг үнэхээр тэр юмаа таньж мэдхийн төлөө юу эсвэл судалгааг бас
энэ чинь бас хэрэгсэл юм чинь буруугаар ч ашиглах юм их байдаг те. Тэгэхээр яг зөв зорилготой, яг хэрэгцээтэй үед нь хэрэгцээтэй аргаар нь тэгэл заавал ингээл шин ингээл содон гэхээсээ илүү яг тэр нөгөө хэрэгцээндээ суурилсан бас юм харах нэг чухал. Тэр нь шиг ингээд нэг төлөвлөгөөнд оруулсан ингээд зөв чеклэхийн тулд ингээд хийдэг биш. Яг тэр нийгмийнхаа хэрэгцээг ойлгож ингэж тэр судлаачдаа сонсч тэр хүмүүс чинь ийм судлах хэрэгтэй байна гэдээ хэлж байгааг нь одоо тэр шийдвэр гаргагчид нь хардаг ч юм уу те. Тэр чиглэл одоо илүү нөгөө чанаржих чиглэл рүү явах хэрэгтэй байгаа. Зүүн Тиморт ингээ очиж харахаар угаасаа бүх талбарны юм шин Монголтай харьцуулахад нөгөө судалгаач ингээ дангаараа уншихгүй энэ чинь хэрэглэгчд гэж байна. Одоо бодлого боловсруулагч ингээд систем байгаа шүү дээ. Тэгэхээр тэр системийнхаа хувьд нэлээд манайх соцорж байгаа учраас анханаас нь ингээл тавих, өрөх ажлууд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ яг нэг сонирхолтой яг миний хувьд одоо ажилласан одоо Монгол зөндөөл бид нар чинь ингээ 100 удаан өчнөө олон судалгаа хийсэн байгаа. Тэнд очиод нэг сонирхолтой хийсэн судалгаа маань юу байсан? Байгалийн гамшиг болоод үер болоод хүмүүс дээр очих хурж очиж ингэж судалгаа авах боломжгүй. Нэгдүгээрт хоёрдугаарт манайх шиг ингээл бас тоо гарахгүй шууд гадаад чинээ өрх автжээ ч юм уу ингэжээ гэдэг тоо найдваргүй яг ингээд тэр нь ингээд суйрлахад хэцүү учраас өөрөөсөө ингэж тэр юугаа тодорхойлох хэрэгтэй болсон одоо хаашаа очих уу гэдэг юм уу шийдвэр гаргах. Тэгээд тэрэндээ бид нэр юу ашигласан бэхээр нөгөө satellite image гэдэг юу сансраас одоо шууд хэмэл дагуулаар ингээд бүх зургийг аваад тэр Женевт байгаа хүмүүс энэ хэсгийн одоо үерэлсэн байна ийшээ явах боломжтой гэд урьдчилсан юу гаргаад тэгээд тэр юуны геологч одоо астроном тийм хүмүүстэй хамтраад тэр юугаа тодорхойлж байгаа байхгүй бид нар хаашаа очих хэвээр. Тэгэл тэрнээсээ дараа ч аягүй сонирхолтой аргууд те очих гэхэд зарим нь ингээ үерэлцэн учраас заваар явдаг ч гэдэм үү. Тэгэл бүх юг туулсан л та. Ковид үеэр ч гэсэн сая ялгаагүй ерөөхдөө нэлээд судалгаа хийхэд ингээд бид нар чинь тулаад уулздаг. Бидний хувьд бол жишээлбэл яг одоо Аримын хувьд гэвэл нэлээд утсан судалгаа руу шилжсэн. Аюулгүй байдал хангана гэдэг утгаараа. Тэгэхээр бас аягүй өөр мэдээж өмнөхөөсөө хязгаарлагдмал тэгтээ бас давууч гэдэг юм ингээд ер нь л аягүй бас хэрэгслүүд маань өөрчлөгдөд илүү дижитал тал руугаа тэрэж дагаа асуудал нас гарч ирнэ. Яг орхигдсон те утасгүй хүмүүс яах вэ? Интернет хүмүүс яах вэ? Тухайн үед утсан салгаатайсан хүмүүс яах вэ гэдэг юм уу ингээд тэднийгээ даван туулах шаардлагатай. Тэгэхээр түрүү болроогийн хэлсэн шиг нэг аль болох хослуулах гэдэг шиг тэр нь л ер нь тэр чиглэл рүү явах нь зөв л доо. Тэрний яг одоо нөгөө гол яг хаашаа явах хэрэгтэй вэ гэж хэлвэл судалгааны чанар хэрэглээ тэр системээ судалгааны системээ бэхжүүлэх гэсэн тийм л. Саяны илүү чанаржуулах хэрэгтэй янз бүрийн одоо нөхцөл байдалд судалгаа маань эхлээд тавьсан байгаа зорилготой хүрэхийн тулд магадгүй илж яхаа уян хатан те динамик байдалтайгаар янз бүрийн арга хэрэгслүүдийг аль болох дохслуулсан байдалтайгаар хийх гээд тэднэрийг бол юу гэдгийг байгаа шууд ингээд ойлгоход те зүгээр ингээд энгийн сонсогч ойлгоход бол бас харьцан гугайг байх. Яг судалгааны систем гэдээ яриад ирэхлээр одоо яг мэргэжлийн судлаачийн хувьд юу ороод байна. За түрүүний мэдээж хэлснээр хэрэглэгчид болон тий яг энэ судалгааг хийж байгаа судлаачид нь орж таараа судалгааны үр дүнг хэрэглэх тий одоо бодлого боловсруулагч байдгийм үү, байгууллагын одоо шийдвэр гаргагчд байдгийм үү тий хүмүүс орох байх. Яг системийг нэг товчхон та тайлбарлаад өгөөч. Тийм систем гэхэр мэдээж нөгөө нэг төрөл бүрийн одоо оролцогч талууд орно. Тэд нар бол нэг хэсэг. Тэрнээсээ гадна бас нөгөө өөрийн гэсэн дүрм журам те одоо ёс зүйн хэмжээг баримталсан бах. Очоод би нэг өөрийн нэг эмзэг бүлгийн ч юм уу өөрийгөө
татгалзах боломжгүй ч юм уу хүн дээр очиод хүчээр судалгаа аваад шахаад ч юм уу те тэгээд тэр үр дүнгээ зарлаад олон нийтэд тэр хувь хүний мэдээллийг тараагаад ч гэдэг юм уу иймэрхүү эрсдлээс хамгаалах тэр хим хэмжээ тэр ёс зүй дүрм журам энийг бас сайн мөрддөг байх хэвээр энийг хүмүүс ойлгодог нийтээрээ те хүлэмж шуурдаг. За тэгэл нөгөө түрүү чи нөгөө хөндлөнгийн яг те хараад бус гэдэг бас нэг шалтгаан нь мэдээж бид нар чинь бас ингээл 90-ад оноос өмнө ч гэсэн нийгмийн судалгаа байсан, маш сайн хөгжиж исэн, социологийн судалгаач байсан, одоо ажилчдын чөлөө цагийн судалгаач гэдэг юм одоо манай техникийн үсгэн байгуулагчдын хийсэн судалгаанд байж ах жишээтэй. Одоо тэндээс яг ялгаатай нь юу вэ гэхээр зөвхөн ингээд төр ч юм уу эсвэл нэг нам ингээд өөрхөн судалгаа хийхээс илүү бүх бусад олон ингээд төрлийн хүмүүс өөрсдөө хэрэгцээтэй судалгаа хийх боломжтой юм ойлголт хэрэгэлсэл төрөж хэлсэн дүрм журмаа баримтлах гэдэг юм. Дээрэс нь одоо судалгаа өгöd байгаа хүмүүс биш те одоо нийгмийн оролцогчид те тэр хүмүүсийг ингээ зүгээр нэг юм хэрэгсэл шиг одоо очиод би судалгаа авлаа баяртай биш. Тэр хүмүүсийг эргээд яг тэр хүмүүстэй мэдээлэл өгч гэдэг юм уу. Тэр хүмүүстэй одоо тодорхой хэмжээний эрх мэдэл боломж олгох гэдэг ч юм уу. Тэр одоо бүх энэ процессыг л тийм систем жагалта тийм мэдээж төсөв одоо тэр санхүүжилт орно тий гол одоо системийн үндсэн юм доктортой яг л төсөл байна л да тий ямар нэгэн судалгаа ярих гэхэд бол төсөл тэгэл төсөл дотор бодох хэвээр төлөвлөх хэвээр менеж хийх хэвээр бүх хэсгүүд маань орох хэвээр гэдэг ойлголт авлаа. Судалгааны тий цааш тийчийг хандлага дээр ихний асуулт маань эхний биш хоёр дахь асуулт байна тий ааха Долгионтой бол санал нэг байна. Судалгаа чанарч хэвээр судалгаа илүү үр өгөөчтэй, илүү нийгмийн шин тутам үзэгдлийг тодтогч харах нь чухал гэдэг дээр бол байр суурь нэг байна. Тэгээд та анзаарсан бол сая жишээлбэл ярилцах гэдэг маань утсаар гэдэг ч юм уу те зураглах гэдэг маань хиймэл дагавал ашиглагч гэдэг юм уу. Яг үндсэн суур одоо юу гэдэг тулгуур шинжилгээ ухааны аргууд нөгөө технологийн шийдлээ ашиглаад амар хэлбэр болох гэдэг юм уу тулгамдж байгаа хязгаарлалтаа давж байгаа арга хэрэгсэл шин болохоос биш яг арга бол одоо юу гэдэг ингээд цоо шинээр ингээ оронгоороо өөрчлөгдөд хүний оюун бодлыг унших ч гэдэг юм уу бүр нэг тийм агсан төвшний цоо шин юм бол одоогор бол гарч ирээгүй байна. Гэхдээ бидний энийг байнга анхаарч ах юм бол одоо юу гэдэг жишээлбэл бүгдээрээ ухаалаг утастай. Ухаалаг утсан дээр бидний ямар хаагур явж байгаа, ямар бүтээгдэхүүн сонирхож байгаа, ямар вебсайт орж байгаа энэ төргээ бүх датанаа цугларч байгаа тий. Тэр датан дээр нь анализ хийгээд тухайн хүний зан төлөв, дадал, ирээдүйд гарах шийдвэр боломжийг нь бол тооцоолох гэдэг бол шин тутам бас нэг судалгааны объект гэх юм уу эсвэл мэдээллийн санг яаж ашиглах вэ гэдэг одоо шин тутам судалгаатай холбоотой харилцаа бол гарч ирж байгаа. Тэгээ энэ чинь цаана түрүүн ярианыханд хэлсэнчлэн нөгөө big data тэгээд бүр цаашгаа ярих юм бол хиймэл оюун ухаан бидний амьдралыг залах, төлөвлөх. За тэгээд машин өөрөө суралцаад биднэрт заа зөвлөх, чиглүүлэх байвал яах вэ гэдэг. Энэ дээр бол миний судлаачийн хувьд энэ тэргуунд баримтлагдаг зүйл бол арга хэрэгсэл бидний амьдралыг хөнгөвчлөх, бидрийг шийдвэр гаргахад туслах ёстой. Эцсийн шийдрийг хүн өөрөө л гаргах ёстой гэсэн үг. Түүнээс биш ямар нэгэн код, ямар нэгэн системд бүрэн найдаад тэрүүгээр хүний амьдралыг зална гэдэгтээ бол би санал нийлдэг байр суурьтай байдаг. Ингээд техник хөгжихийн ирээр ингээд дэвшилтэд аргуудыг гэдэг юм уу арга хэрэгслийг ашиглаж байгаа нь үнэн боловч та түрүү ярьсан шүү дээ tools for growth гэдэг. Тэрний зэрэгцээгээр ЮНЕСКО-гоос сүүлийн 5 жил залуучууд руу чиглэж хэрэгжүүлж байгаа бас нэг санаачлага байна л да. Тэр нь юу юм гэхээр youth-led action-oriented research гэсэн нэг хэлбэр байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр залуучууд өөрсдөө удирдан чиглүүлээд үйл ажиллагаа руу чиглэсэн байдлаар судалгаа хийх гэсэн ийм шин санаачлага байгаа. Яг гоо энэ маань өөрөө юу юм гэхээр ялангуяа бичиг үсэг тайлагдаагүй эсвэл нийгэмд байгаа тухайн бүлэг нь ялварлан гадуурхацсан дуу хоолойг нь сонсдоггүй, харагддаггүй тэр бүлгийг чадахжуулах тухайн бүлэг тулгамдсан асуудлыг өөрсдөө судлах, өөрсдөө судалсан зүйл дээрээ тулгуурлаад олж авсан үр дүнгээрээ нөлөөлөх гээд судалгаа болон нөлөөллийн үйл ажиллагаанд параллел зэрэг явдаг ийм санаачлага байдаг. За энэ маань бол манай улсад, Таиландд,
Филиппинд гээд яг залуучуудад чиглэсэн байдлаар явсан. Тэгээд бүх нийт боловсролын төлөө эртний нийгмийн үндэсний эвсэлгээд байгууллагаас чиглүүлээд яг бодлого залуусын ялалт гэх төрийн бус байгууллагын залуучууд яг энэ ковидын цар тахлын үеэр 2 жил дараалал судалсан байгаа. Нэг нь юу юм гэхээр боловсролын чанараар яг энэ яар өөрөө явсан гэсэн үг. Товчхондоо UFLED Action Oriented Research-ыг яар гэж товчилж байгаа. Тэнгүүт энэ залуучуудын үйл ажиллагааны чиглэсэн судалгаа маань өөрөө яг яасан бэ гэхээр боловсролын чанар биднэрт хүртээмжтэй байна уу үгүй юу гэдгийг цар тахлын үеэр хөл хорой тогтооцсон байхад судалсан гэсэн үг. Тэнгүүд яаж хийсэн юм бэ та нар гэдэг танингууч нөгөө зураглах гэдэг арга чинь тий нөгөө маппинг буюу зураглах гэдэг аргыг Google Map ашиглаж хагаад за яг бидний амьдарч байгаа хороо бидний амьдарч байгаа багт залуучуудад ээлтэй үйлчлэгээ үзүүлэх тэр газрууд нь хаана вэ? Залуучуудын хөгжлийн төв байгаа мó байхгүй мó? Сургууль нь яах юм? Дотор байр нь яах юм? Номын сан нь яах ингээ өөрсдөө зураад өөрсдөө хараад тодорхойлцсон. Тэгэнгүүтээ яг тухайн нутагт дэвсгэртээр амьдарч байгаа залуучуудын хаана нь цахилгаан байхгүй байгаа юм, хаана нь телевизийн сүлжээ нэвтрэг байгаа юм, хаана нь интернет ороог байгаа юм гэдгийг өөрсдөө зураад тэгээд ийм зүйл байхгүй байгаа учраас залуучуудын хөгжлийн төвлөдөө интернетийг нэвтрүүлэх зүйтэй байна. Бүр нэг дүүрэг дээр залуучуудын хөгжлийн 2 төв байна гэж тайлгнацсан байна. За. Төсвийн мэдээлэлтэй. Тэнгүүт нэг төв бол нөхөд олцоод байгаа байхгүй юу? Өөрсдөө ингээд зорж очиод яваад хайсан гэж байгаа. Тэгсэн нөгөө 2 дахь төв хайсч байхгүй. Тэгээ цааснаар л байгаа даа. Тэгэхээр эн чинь яг ингээд зүүн нь бол ингээд нөгөө тэр хүрч чадахгүй байгаа, төрийн үйлчлэгээ хүрэхгүй байгаа тэр хүмүүстэй зорж тэр 2 дахь төвийг байгуулах хэрэгтэй байсан чинь цааснаар байгуулсан, төсөв өгсөн, төсвийг зарцуулсан. Тэгсэн мөртлөө байхгүй. Тэгэхээр энэ цар тахлын үед тэр эхний жил нь хийсэн судалгаа бол яараар хийсэн судалгаа байна. Сая яаж хийсэн бэ гэсэн чинь Google ашиглаад Google дээр чинь маш олон юм байна шүү дээ. Зөвхөн Google Maps биш яг нөгөө санал асуулга авахдаа Google Map дээр нөгөө асуулгаа шивээд бүгд рүү линкээ явуулаад гар утсаа бол гар утсаараа эсвэл компьютераас бол компьютераас ороод бүглөөд өгөөч гэж Google форум дээр хийлгээд тэгэнгүүтээ нөгөө чанарын буюу яг нүүр тулсан ярилцлага бүлгийн ярилцлага болохоор Teams ашиглаад хийцэн байна. Тэгэнгүүт яг нөгөө нүүр тулж нөгөө халдвар хамгааллын дэглэм сахих ёстой гингүүт нь ингээд нөхдийн сэдв юу байсан бэ гэхээр сэтгцэн эрүүл мэнд. Яг залуучууд энэ цар тахлын үед эрүүл мэндийн талаас ямар байсан, яг сэтгцийн талаас ямар байсан бэ гэд үе тэнгийнхэн өөрсдийнхөө нөхцөл байдлыг өөрсдөө судлаачаараа дамжуулаад судалсан. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад юун дээр анхаарах хэвээр яавал дээрээ үдгээ гаргаж ирж байгаа. Тэгэхээр дэвшилтэд арга гэдэг маань нэг талдаа техник технологи олд амжилтыг ашиглахын зэрэгцээ, нөгөө талдаа яг тэр нийгмийн харилцаа өөрчлөгдөж байгаа. Энэ бол сүүлийн цар тахал биш баг. Энэс цар тахлын дараагийн давалгаа ирэхэд яаж ажиллах вэ гэдгийг яг иргэний нийгмийн анхан шатны нэгждэр залуучуудын сайн дурын үүсгэл санаачлага яаж ажиллаж болох вэ? Яаж мэдээлэл цуглуулах вэ гэдгийг ингээд шийдсэн ийм зүйлс бол байна л да. Тэгэхээр гэсэн үг тийм байна. Энэ бол нэлээд одоо юу гэдгийг прогрессив сонсогдож байна л да. Судалгаа хийнэ гэхээр хөвчлэн яг мэрэгжлийн судлаачид ч юм уу те эсвэл бол юу гэдгийг эхнээс нь ахуулаад за арга зүйгээ боловсрууллаа, батлууллаа. Тэ яг судлаачид нь очлоо, датагаа цуглуулад тэндээсээ одоо дүгнэлтээ хийлээ, датагаа боловсрууллаач гэдэг ч юм уу. Тэгсэн яг одоо жишээлх юм бол энэ ярианы өмнө хэлжсэнчлэн одоо ингээд тийм нэг шинэ үе рүү ороод байна тий дараагийн одоо юу гэдгийг дэлхийд даяараа л ярьж байна new normal гэж яриад байна. Тэгэхээр энэ дээр чинь жишээлх юм бол судалгааг хүртэл хийгээд судалгаач угаасаа түрүүний хэлснээр тий манай нийгмийн бүлгүүдийн хоорондын харилцааг илүү сайн ойлгоснороо тэр одоо бүлгүүдэд маань тулгарч байгаа магадгүй асуудал нэг талдаа тий пессимист талдаа за оптимист талдаа юу нь болоод байгаа нь тэгвэл юу нь болж байгаа ч гэсэн яаж энэ болоод байна гэдгийг судлахнах нь шүү дээ тий судалж ийж тэндээсээ окей тэгвэл ийм болж байгаа зүйлийг олноор нь гаргаж ирэхэд магадгүй энэ одоо аргачлалуудыг гэдэг ч юм уу те энэ одоо замлыг нь илүү судалснараа арга зүг нь гэдэг юм уу одоо зураглалыг нь гэдэг юм уу те гарах боломжтой байна штэ гэдэг тэр айгуу гой шинэлэг үнцэг харагдлаа. Тэгээ мэдээж хэрэг одоо бүгд л технологи ярьж байгаа одоо юу гэдгийг дижитал шилжил гэдэг ч юм уу дижитал арга хэрэгслүүдийг те tools бас нэг tools for growth болчиход байгаа штэ. Ер нь бол tools ярьж байна. Гэхдээ тэр нь нөгөө талдаа бас магадгүй яг өөрсдөө тийм техник технологитой
ойрхон харьцдаг хүмүүстэн давуу тал үүсгээд тийм хараахан одоо хэрэглээтэй болж амжаагүй байгаа хүмүүсийг нь орхитуулаад ах юм биш үстэй гэдэг бас эрсдэл дагуулад байна гэдгийг заавалчгүй бодолцож үзэж байгаа ч гэсэн өнцгөөс харагч ийн гэж дүгнээд байна л да. Тэгээ ерөнхийдөө нөгөө судалгааны систем гэд ярьсан шиг ямар нэгэн судалгааг ямар нэгэн цаг үед хийхэд зөвхөн одоо юу гэдгийг магадгүй хэрвээ тэр үр дүнгээ гаргаж ирлээ гэх юм бол нилээ наривчилсан тий. За яг энэ магадгүй Сүхбаатар дүүргийн дугаар хороонд тий энэ асуудлаар хийсэн судалгаа гэд үзэхэнгүүтээ шууд Улаанбаатар хотын хэмжээн гэдэг ч юм уу ингэж ерөөхийлж бас болохгүй гэдэг тий. Энийг аягүй сайн анхаарах ёстой гэж хараад байгаа. Тий энэ дээр магадгүй гих мэтчлэнгийн юу гэдгийг дараагийн иймэрхүү шийдвэр гаргалтанд байдгийм үү эсвэл бол дараагийн одоо өөрчлөгдөж байгаа нийгмийн харилцааг илүү зөв зохистойгоор магадгүй аль алинд нь илүү ээлтэй болох тал руу хийх одоо ажлуудад гэх юм уу да энэ судалгааг суурь болгож авахд магадгүй одоо аль хэдийн хийгдсэн байгаа судалгаа ч юм уу эсвэл цаашдаа хийгдэх судалгааныхаа үр дүнг нь бас одоо хуваалцах ёстой хүмүүстэйгээ заавалжгүй хуваалцах ёстой болов уу гэж хараад байгаа байхгүй юу. Магадгүй саяны ЮНЕСКОгийн тэр судалгааны судалгааны үр дүн ч гэсэндээ маш одоо сонирхолтой заавал мэдэх ёстой гэдэг ч юм уу бас ийм аргачлалыг илүү олноор нь тэгвэл тухайн одоо группүүдэд нь гэдэг юм уу те одоо орон нутгийн байна уу нийгмийн бүлгийн байна уу төлөөлөлт нь аргачлалыг зааж өгөөд хэлэж явах ёстой юм шүү гэж надад бол жишээ нь бодож байна л та. Тэгэхээр иймэрхүү судалгааны үр дүн хүрэх ёстой хүмүүст нь хүрэхтэр юу хийвэл зохилтой санагддаг вэ? Нэгсэндээ одоо нөгөө бодлогын коммуникацийг илүү сайн хийх хэрэгтэй одоо те бодлогыг яагаад ингэж гараад байгаа юм ч юм уу эсвэл ямар нэгэн хуулийг те ийм байдлаар хилцэгдэж байгаа учир шалтгаан юу юм гэдгийг илүү сайн хилцүүлэх олон нийтийн сонсгол одоо хийж явах хэрэгтэй байна гэд яригадаад байгаа шиг магадгүй судалгааны үр дүнг ч гэсэн эсвэл судалгааны гарч ирсэн үр дүнг зөв ойлгох тал дээр яаж коммуникейшнийг зөв хийх хэрэгтэй юм бэ? Энэ дээр бас нэлээд ач холбогдол өстэй юм шүү гэж харагдаад байгаа тийм. Манай одоо миний өөрийн ч гэсэн байгууллагын хүрээнд хийжсэн судалгаанууд дээр ч гэсэн хараад байхад энэ үр дүнгийн цаашаа хуваалцах нь их чухал юм байна гэд. Тэрэн дээр магадгүй манай болроо ихлэ хариулчих уу. Гурлаа уг нь чөлөөтэй ярьцсан гэсэн чинь жоохон ингээд дарааллаад яваад. Яг хоо түрүү нөгөө толгойн судлаач хэлсэнчлэн судлаачийн ёс зүйтэй байх ёстой, удирдамж, арга зүй боловсруулна, найдвартай байдал, идэвхүйц байдал анхаарах ёстой гэд цус дуртай өнгөрсөн тийм. Яар дээр ч гэсэн үүнийг бол агуулж байгаа. Тэгэхээр залуу судлаач ч гэсэндээ яг нөгөө шинжлэх ухааныхаа дагаж явах юм хэмжээ удирдлага болох зарчим энэ төр нь бол мөрдөө явж байгаа гэдгийг нь бол харвал тэр чинь өөрөө тогтолцооны нэг хэсэг гэж харж болж байгаа. За яг хуу нэмээд хэлэх юм бол судалгааны тогтолцоон дээр бидний нэг энэ тэргуунд анхаарчих зүйл юу юм гэхээр судалгаан дээр нэг гурван тулгын чулуу байна гэж үзвэл нэгдүгээрх нь яг энэний цаана яг юм ямар философийн суурь байгаа юм бэ гэдгийг нэгдүгээрт харахаас сураа аргагүй. За философи гэхээр энэ одоо гүн ухаандах гэж юм те философик гэж нэг харж болохгүй. Жишээлбэл та сая ярианд дундаа доктортой үйлчлэлийн 17 зорилгоо дурдсан шүү дээ. Тэр бол 2030 он гэхэд бид нар энэ дэлхийн ертөнцийг ийхүү хувирган өөрчилнө гэдэг бүр юм трансформатив шинжтэй өөрчлөлтийг нийгэмд ойлгуулж таниулж сурталчилж гин гэсэн үг. Та амьдралын хэм маягаа өөрчлөхгүй бол нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд хүртэл ийм хор өнөлтөө энэ хоорондын уялдаа холбоог анхаарах нь чухал шүү гэд тэр хүний боддог байсан амьдралын хэм маягийг нь эргэж хараач хийгээд хувирган өөрчлөх шинжтэй. Эсвэл тэр философийн санаа нь амар прагматик шинжтэй байж болно. Маш прагматик шинжтэй. За одоо юу гэдгийг нэг удаагийн хэрэглэхээ болёо. Хунцрын хэрэглээг багасгахъя. За бүр цаашлах юм бол одоо юу гэдгийг эмэгтэй хүний хувьд бол нөгөө ариун цэврийн хэрэглэлийг нэг удаагийн ариун цэврийн хэрэглээс илүүтэйгээр нөгөө эрзэнэ аяг ашигладаг баяач гэдэг юм уу. Бүр ингээд амьдралд ойр прагматик шинжтэй байж болно гэсэн. Тэгэнгүүт яг энэ судалгааны цаана яригадаад байгаа үзэл санаа зорилго маань юу юм бэ гэдгийг нэгдүгээрт олж харах нь чухал. Ямар ч судалгаа байж болно. Хэний ч хийсэн судалгаа. Хоёрдугаарт яригдаж байгаа зүйл нь юу гэхээр нөгөө загвар буюу дизайн аваад. Энэ судалгааг ямар дизайнаар хийгээд байгаа юм бэ? За гуравт нь бол яг энэ судалгаа ямар асуултанд хариулах гэдэг юм. Тэгэхээр яг энэ тогтолцоон дотроос бидний энэ тэргуунд харж байгаа зүйл бол жишээлбэл төсөө хуваарлаад өгчдөг. Гэтэл нөгөөх нь ямар ч хариулт байхгүй. Эсвэл цаана яг прагматик шинжтэй юм уу, хувирган өөрчлөх гээд байгаа юм уу, эсвэл ийм байх ёстой байхгүй юу гэдгийг эргэж харах гээд байгаа юм уу гэдэг дээр мөргөөд ингээд унаад байдаг нэг аюул манад бол байгаа. Энийг яагаад онцолж байгаа юм бэ гэхээр энэ маань нөгөө судалгааны чанарыг сайжруулахад бас хувь нэмэртэй байх болов уу гэж би хувьдаа бодод байгаа. Судалгаагаа бид нар бас нэг хоёр харчмаар юм шиг байна. Хоёр байгаад. За энэ бол ингээд нөгөө бидний мэддэг үндсэн
суурь судалгаа. Энэ бол илүү хэрэглээний шинжтэй судалгаа гэдэг. Нөгөө хэрэглээний шинжтэй судалгаа чи илүү прагматик шинжтэй нэг тодорхой нэг асуудлыг шийдэх, тодорхой нэг нийгэм тулгамдж байгаа асуудал дээр шийдэл санал болгож туршиж үзэх ч гэдэм үү. Тийм байж болно. Нөгөө суурь үндсэн судалгаач нь бол одоо юу гэдгийг нэг том асуулт тавиад энэ мэдлэгийг гүнзгийрүүлэгч байдаг юм уу? Нэг бол юм зарчмын шинжтэй зүйлсүүд рүү илүү хүчтэй орж иж магадгүй байгаад. Тэгэхээр одоо юу гэдгийг гендер эрхтгч байдлыг хангая гэвэл яг улсын хурлын сонгуулийн тухай хувьд гэдэг юм уу, улсын намын тухай хувьд гендерийн квот, аль нэг хүйсийн квот 40% байна гэж зоох чинь илүү прагматик шинжтэй байдаг. Нөгөө талдаа ингээд аваад үсэх юм бол яагаад бид нар гендер эрхтгч байдлыг хангах хэрэгтэй гингүүд энэ чинь цаана хөгжлийн асуудал яригдж байна. Ингээд нийгэмд энэ улс төр соёлын хүрээнд ийм нөлөөтэй байна гэдэг юм бол арай өргөн-үртэй тийм. Үндсэн суурь судалгаа, хэрэглээний судалгааг ингээ харж болж байгаа. Иргэдэд таниулахын тулд яг хөөхлөөр түрүүн долгион судлаач яриандаа дурдсанчлан яг мэдээлэл цуглуулсан бүлэг рүүгээ эргэж мэдээлж та нараас бид нар ийм зүйлийг олж харлаа, ийм зүйлийг мэдлээ. Энэ яг үнэхээр бодиттой юу? Бидний харж байгаа зүйл яг таны амьдралд үнэхээр шийдэл болж чадах уу гэдэг нөгөө validate хийх буюу нөгөө батал нотлох тийм үйл явцыгаа бас мартдаг нэг сул тал байна. Ийм зүйл байхгүй болонгууд нөгөө миний надаас авсан тэр судалгаа, надаас авсан тэр асуулга чинь яг хаана очиод юунд хувь нэмрээ оруулаад байгаа юм бэ гэж хүмүүс гайхдаг. Хэрвээ тэрийг хэлдэг байх юм бол бидний нөгөө яриад байгаа иргэний оролцоо, улс төрийн оролцоо гэдгийг чинь би ингээ хариулцсанараа, би мэдээлэл хуваалцсанараа энэ зүйлийг сайжруулахад нийгмээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан юм байна шүү тэгээд давхар нөгөө хүмүүст чинь ингээд судалгааны үр өгөөжийг шууд амьдралд нь харуулах боломжтой байдаг. Дараагийн таниулах асуудал юу юм гэхээр өсөөсөөгүй бид нар нөгөө шинэ үеийг харах хэрэгтэй болчихно. Тэгэнгүүт одоо 90-ад оноос хойш төрсэн хүмүүс өсөөсөөгүй сошиал медиаг өргөн ашиглаж ийн гэж байгаа учраас бид нар ямар ч тохиолдолд тэр агуулгыг хялбаршуулж өгөх, агуулгыг тэр тохирсон сувгаар нь хүргэж өгөх. Одоо тэр нөгөө 3 минут үздэг YouTube-ийн, TikTok-ийн эсвэл тэр агуулгад илүү ач холбогдол өгж байгаа бол тэрүүгээр нь хүрэх. Instagram-ийн 2 минут гэвэл тэрэнд нь тааруулах инфографик энтриг бол харах хэрэгтэй гэсэн. Тэгэхдээ бидний нэг санах зүйл нь шинжлэх ухааныг хялбаршуулж ийн гээд бас үнэнийг ийм ерөнхийлж тавихгүй байхдаа бас анхаарна гэсэн. Тэгэхээр үнэхээр шийдвэр гаргах төвшөнд бол та бүхэн ийм анхаарах хэрэгтэй гэдгийг танилцуулна. Үнэхээр олон нийт рүү чиглэсэн байх юм бол тэр олон нийтийн авж байгаа сувгаар нь танилцуулна гэсэн. Олон нийтийн авж байгаа сувг гэхээр манайхан зөвхөн сошиал медиа юм шиг хараад байдаг. Гэтэл харааны бэрхшээлтэй хүнд бид нэр радиогоор дамжуулж болно. Монголын үндэсний радиог бид нар тоодгүй, хурд агентлагийг нэг анхаардаггүй. Гэтэл одоо хүртэл тэр шугамын радиог сонсдог харааны бэрхшээлтэй манай улсад байгаа. За сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хувьд аваад үзэх юм бол бид нар тэр видео контентыг яагаад хийгээд байгаа гэдэг чинь цаана тохиолны хэлний орчуулагтай, титр хадмалтайгаар тэр хүмүүст хүрэх гээд байна гэдгийг бас мартаж болохгүй. Ингээд харах юм бол яг нөгөө зорилтод бүлэгтэй мэдээлэл авах сувгаар нь тэр судалгааныхаа үр дүнг дамжуулж өгөх нь бол судалгааг хийсний ач холбогдлыг нэмэгдүүлэхэд бол хэрэгтэй гэж харж байна. Угаасаа бүгдийн тань санал нийлж байна. Гол нөгөө түрүүс судалгааны систем гэдэг ярьсан шүү дээ хэдүүлээ. Тэрний бас нэг олон оролцогч талууд байгаа гэдэг шиг олон нийтэд хүрэхэд яг судлаач хүн өөрөө бас яг тэр болгон ийм олон нийтэд харилцахтаа бас дутагдaltaй тий ингээд хүмүүстэй ярихдаа ч юм уу хүрэхтэй ч юм уу жоохон дутагдaltaй байдаг. Тэгэхээр яг нөгөө инфомедиари гэдэг байдаг ш тэрэн шиг судалгааг системийн нэг хэсэг нь хүртээлтэй болгодог бас тийм чадвартай тийм мэрэгжлийн хүмүүс байна. Яг тэрийгэ шил бодлогод хүрэх юм бол бодлогын одоо тусгай хураангуй гаргая. Яг тэр нэг бодлого босруулах хэрэгтэй хэсгийг аваад тусдаа бүр тэр чинь шинэ бараг бүтээгдэхүүн болж гардаг. За олон нийтэд гэвэл түрүүчийн болроогийн хэлсэн бүх сувгуудыг тухайн цаг хугацаа юу гэдгийг хизээ гарах уу гэдгээс хэсүүлээ тусдаа бүр ингээд стратеги гаргаад тусдаа бараг тэр нь өөрөө хэрхэн хүрэх вэ гэдэг судалгаа болоод те ингээд төлөвлөгөө гараад төлөвлөгөөтэй тэр нь үр дүн хүрч гэнэ үү гэдэг ингээд явдаг. Тэгэхээр яг энэ нөгөө нэг систем гэдэг шиг тэрийгэ цогцож чарахгүй судалгаа гаргацдаг нэг цаас болгоод тавьчихдаг гэж зогсохгүй яг нөгөө хичээлтгэр нэгэн тал одоо хөгжихгүй дэвшгээд байгаа бол тэрийг хүмүүст хүргэх хүртээмжтэйгээр гэдэг дээр яг болчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөө түрүүчийн хэдүүлэнгийнх нь ярьсан болроогийн хэлсэн айгу сонирхолтой судалгаа гэдэг яг судалгаа гэхээр ингээл зөвхөн ингээл нэг хідэн профессор ч юм уу суугаал ингээл мэрэгчлийн социологч суугаал мэдээж тэр бол системийн нэг хэсэг. Тэгээ систем гэдэг агшилгаанд бас бараг бүр ингээд цаашаа лавлаад ярил
хүн өөрөө бараг судлаач гэдэг шиг бид нар өөрсдөө нийгмийн ажиглаж яадаг, ийш тийшээ одоо мэдээ харж яадаг, дотроо ингээ боловсруулж яадаг, ингэж байгаа юм шүү, ийш явж байгаа юм шүү гэдэг. Тэр хүн болгонд дотоод одоо нөгөө инер гэдэг шиг инер судлаач байгаа байхгүй юу? Дотоод судлаач байгаа. Тэгэхээр яг бидний яг зорилго юу гэх юм систем гэдэг яриад хүн болгонд яг энийг хөгжүүлэх, би чинь ганцаараа дангаараа юм мундаг эсвэл ганцаараа юм дампуу хүн биш юм байна. Энэ би юм байгаа нийгмийн бас энэ хүрээл байгаа юм байна гэдэг юм. Тэрийг ойлгох, тэр чадварт нь суралцах, суралцуулах янз бүрийн судалгаа энд ингээл график гарлаа гэхэд тэрийг яаж тайлбарлах уу, яаж ойлгох уу гэдэг түрүүчийн боловсруулсан бүх юмыг 10 жилийн одоо боловсрал их сургуульд бусад ямар ч салбарын хүн байсан ингээ оруулдаг. Нийгмийн судалгааны арга техник гэдэг бүр ингээ анхны төвшний хүүхдүүд өөрсдөө ч гэсэн хийх боломжтой ингээд заадаг. Тэгэхээр ийшээгээ түрүүн бас нөгөө системээ бид нэр бэхжүүлээгээд байгаа нь бас олон нийтийг ингэж өөрсдийнх нь энэр судлаачийг хөгжүүлэх одоо шаардлага сэрээж өгөх гэдэг шиг. Мэдээж байгууллагууд нь юм аягаа явна, их сургуулийн юм аягаа явна, think tank-ууд юм аягаа явна. Тэрнтэй ялгаг. Тэгвэл ерөнхийдөө баг одоо юу гэдэг байгаа нөгөө хүн болгон заавалчгүй айхтар тийм одоо юу гэдэг доктор профессор болж ийж гэдэг ч юм уу мэрэгжлийн эзэмшчийн судлаач болно гэхээс илүү бүр багасаа ахуулаад ямар нэгэн чиглэлээр те өөрийнхөө төвшөнд одоо хэрэгтэй магадгүй мэдгүй одоо гар утсаах гэж байгаа ч юм уу эсвэл нэг сургалтанд суух гэж байгаа ч юм уу те тэр чинь ингээд алийг нь суух вэ сонгох вэ гэдэг чинь ингээд судалгаа хийгээл эхлэн гэсэн үг шүү дээ те судалгаагаа харьцуулаад магадгүй түрүүний хэлжсэн шиг системийн янз бүрийн талуудаа дүгнж яагаад ингээд шийдвэрээ гаргах нь шүү дээ. Тэгэхээр одоо тийм логикоор гэдэг ч юм уу судалгааг болвол судалгаа гэдэг ирэхлээрээ л айхтар тийм заавал айхтар алтны мэрэгжлийн зүйл биш юм аа. Энэ бол зүгээр л амьдралын нэг хэсэг юм аа те амьдралтаа хэрэгтэй. Тэгээ судалгаа өөрөө ийм одоо мэдээж хэрэг цаашаа нөгөө нийгмийн харилцаа гэдэг ирэхлээр арай олон хүмүүсийн асуудал болоод ирэхлээрээ илүү төлөвлөгөөтэй, аргачлалтай, илүү олон оролцогч талтай, шат дараалсан үе шаттай байна. Тэгээд мэдээж аль болох бага хугацаанд их өгөгдлүүдийг те цуглуулахын тулд одоо сүүлийн үед гарч ирж байгаа янз бүрийн дэвшилтэд аргуудыг бол ашиглаад ингээд явж гинэ гэдэг тийм дүгнэлтийг миний зүгээс бол та бүхэнтэй ярилцсны хүрээнд бол хийж ин л да. Тэгэхээр магадгүй яг одоо бид нарыг үдж байгаа хүмүүс эндээс мэдээж хэрэг яагаад судалгаа гэж те нэг 3 асуулт ерөөхдөө тавьчлаа л да. Нэг дүгнэлт хэлэхээр таад маань бас дүгнэлт болгоод нэмэх зүйлээвэл нэмээд өгөөрэй мэдээж ихэндээ тавьсан. За тэгвэл яагаад судалгааг ер нь хийдیں, ямар үндсэн төрлүүд байгаад байна, энэ дундаа нийгмийн судалгааны ялгаа нь юу байгаа вэ гэдэг дээр судалгаа бол магадгүй аюух тийм хүмүүс цаг хугацаа хэмж өгд юм шүү те. Магадгүй зардлыг нь хэмнэж ямар нэгэн байдлаар одоо өөрсдөө те эрсдлийг бууруулж те зөв шийдлийг гаргахад нь хэрэгцээтэй байдаг. Энэ нь бол яг хуу тухайн одоо иргэн хувь хүний хувьд бол өөрийнх нь амьдралд нь юм уу гэр бүлд нь байдаг ч юм уу те хэрэгтэй байгууллагын хувьд бол байгууллагын төвшин за нийгмийн гэдэг ирэхлээрээ илүү нөгөө нийгмийн харилцаа олон бүлгүүдийг судалдаг учраас илүү магадгүй төрийн байгууллага байдаг юм уу бодлого тодорхойлогчд байдаг юм уу те илүү энэ хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж тийшээ чиглэсэн ажлуудыг хийж байгаа байгууллагуудад бол маш тийм ач холбогдолтой судалгаа байгаад байна. Ийм одоо нэгж гэх юм уу нэгж гэхүү одоо нэг харах хэрэгсэл те арга хэрэгсэл нөгөө түүл байгаад байна. Тэгээ одоо цаашдаа бол энэ түүлийг илүү хүчтэй болгох дээр технологи бол ялтчгүй ашиглагдах нь байна. Гэхдээ технологи гэдээ бас хэтэрхий явцурж болохгүй нэ те эргээд нөгөө нэг яг түрүүн болрогийн хэлдэг философи гэдэг шиг илүү нөгөө нэг хүний мөн чанар руу гэдэг ч юм уу судалгааны мөн чанар руугаа илүү харсан тэр одоо чанарын ухагтхуунуудыг маш сайн ойлгож те эхнээс нь ахуулаад яг яах гэж энийг хийгээд байгаа вэ гэдгийг айгүй сайн ойлгох хэрэгтэй. Тэрэн дээрээ маш их цаг зарцуулах ер нь бол те цаг бол харамгүй зарцуулах хэрэгтэй мэн гэж ойлгоод байна зөв үү те. Эхнээсээ яах гэж бид нарын судалгаа хийгээд байгаа вэ гэдэг дээр тэгэхээр одоо магадгүй захиалагч гэдэг ч юм уу те тухайн судалгааг одоо баталдаг гэдэг юм уу төсөнд гаргах гэдэг юм уу тухайн албан тушаалтан маань нэгжмийн ч гэсэндээ энэ ойлгох процесс дээр бол бас тусад нь одоо хугацаа бараг гаргаж өгөх хэрэгтэй юм шүү. Энэ дээр айгүй их ач холбогдол өгөх хэрэгтэй юм шүү гэж харагдаад байна.
энэ та бүхэн маань хэр санал нийлж ийн магадгүй нэмэх зүйл байвал тэгээ ер нь цаашдаа бол судалгаа гэдээ ирэхлээрээ сайн хэлсэнчлэн заавалжгүй айхтар нарийн мэрэгжил эзэмсэн гэдэг ч юм уу олон жил бэлтгэгдсэн те хүмүүс гэхээс илүү иргэд өөрсдөө магадгүй ямар нэгэн нийгмийн одоо нөгөө marginalized гэдэг штэ те одоо marginalized монголоор ч юу гэж орчуулах зүг байдаг юм бэ? Тэ хавчигдсан гадар хогцсон гэдэг юм уу тодорхой хэмжээгээр магадгүй боломжоос арай хол байгаад байгаа те тэр бүлгийн маань хүмүүс тэр бүлгийнхаа асуудлыг илүү сайн ойлгодог учраас тэр хүмүүст бас хэрэгцээтэй арга хэрэгслийг нөхчүүл айгүй зөв тийм бодтой үр дүн гаргаж ирээд цаашаа түүнийг нь магадгүй засаж залруулах байдаг ч юм уу те ажлыг ингээд хийгээд явчих бас боломж нь байдаг юм шүү гэсэн энэ чиглэл рүү хандаад байна. Ялангуяа энэ ковидын үед ингээд урдных шигээ зүгээр судлаачд маань хизээч хамаагүй одоо орон нутг руу байдаг юм уу те хотын захын дүүрэг рүү байдаг ч юм уу явах боломжгүй үед иймэрхүү илүү тархсан байдалтайгаар юм шинэлэг олон өөр шинэ оролцогч талуудыг яаж оролцуулж судалж болох юм бэ гэдэг дээр бас илүү системийн нөгөө тоглогчдыг те илүү бас өргөжүүлэх тал дээр бодох хэрэгтэй юм шүү. Тэгээ 3 дахь асуултын хүрээнд бол ингээд зөндөө олон судалгааг олон төсөв мөнгө зарцуулаа хийгээд байдаг. Энийхээ үр дүнд нь яг юу болж байгаа юм бэ гэдэг дээр нэлээд ач холбогдол өгөх хэрэгтэй байна. Магадгүй эргээд судалсан бүлэг хүмүүс рүүгээ тайлагнах хэрэгтэй байна. За айхтар ингээд тайлан тэг бичгээр тавьдгуумаа гэхэд ядахна янз бүрийн сувгуудаар уламжлалт болон сошиал сувгуудаар болвол аль болох одоо энэ контентууд байдлаар байдаг юм уу те илүү хялбар ойлгоход хүн байдлаар хүрэх ёстой юм байна. Тэгжээж хүмүүсээс судалгааны ач холбогдлыг те ойлгодог. Нэг талдаа нөгөө талдаа энэ судалгаатаагаар шийдвэр гаргахыг одоо шахдаг гэдэг ч юм уу те шаарддаг. Энэ дээрээсээ үндэслээд манай одоо иргэд рүү нийгмийн бүлгүүд рүү гарч байгаа янз бүрийн шийдвэр маань ч гэсэн илүү чанаржих нөгөө бидний хэлж байгаа чанаржих асуудал тавигдах боломжтой юм биш үү гэд би бол ерөнхийдөө төлөвлөсөн байсан 3 асуултандаа хариултуудаа авчлаа. Тэгэхдээ хоёр дүгнэлтэн дээр магадгүй энэхүү ярьцлагын төгсгөл болгоод те богинохон товчхон дүгнэлтүүдэд хуваалцаад тэгээд ярьцлагаа өндөрлж болж байна. Тийм. Мэдээж энэ аюул том сэдв хүмүүс өчнөө одоо тусдаа одоо 4-5 жил насаараа сурдаг сэдв те. Тэгэхээр яг спорттой яг адилхан юм шиг санагдлаа л да. Судалгаа, нийгмийн судалгаа гэхээр спорт гэхээр мэдээж мэрэгжлийн атлетик хүмүүс те олимпиад ордог тэр хүмүүс бол нэг өөр тэр нь байх хэвээр тэр нь бүр тусдаа шинжлэх ухаан бол явж идэг. Тэр шиг судалгаа за бас тийм төвшөнд ээж болно. Эсвэл энгийн бид нар өглөөсөө ингээд дасгал хийдэг шиг яг спорт биш ч гэсэн яг тэр төвшөнд бас судалгаа байж болно гэдэг шиг судалгаа ингээ яг нэг юм биш маш олон төвшөнд маш олон зорилгоор маш олон одоо хэрэглэгтгүүдээ одоо яг адилхан байж болно шүү. Тэгэхээр яг өөрөө одоо энэ үзэж байгаа хүмүүс яг аль төвшөнд нь ямар зорилгоор явах чам бэ гэдгийг ойлгоод мэдээж айгүй чухал олон хүний амьдралд хэрэгтэй шийдвэр гаргаж байгаа бол түрүү жилд яг нөгөө мэрэгчлийн одоо зарцуулаад гэдэг юм уу те угаасаа нөгөө харамчун хоёр төлнө гэдэг шиг хэрвээ судалгаандаа одоо хөрөнгө зарцуулахгүй бол дараа нь эргээд маш их зардал үргүү зардал те хүмүүсийн одоо итгэлцлийг хүртэл алдах хэмжээний одоо юм хохирол авч идэг. Тэгэхээр тэрийг хийх ёстой гэсэн ийм л хоёр юм дүгнэлт нэмжээ те баярлалаа хаа. Яг спортоор аналог хийсэн юм чин иргэний нийгэм ч гэсэндээ яг спорттой адилхан. Иргэний нийгэм гэдэг бол зөвхөн гар бөмбөг, согсон бөмбөг гэд байхгүй. Тэр дотор ч маш олон төрлүүд байгаа. Тэрэн шиг маш олон төрлийн бос байгууллага, think tank, үйлдвэрч нийлэл, эвсэл хөдөлгөөн гэд нэгдэл иргэн ганцаараа хүртэл иргэний нийгмийн нэг төлөөлөл бол явж байгаа. Тэгэхээр яг нөгөө мэрэгжлийн төвшний нөхөдийн тоглодог талбар иргэдийн өдөр тутам те бие чирэгжүүлэх эсвэл амьдралын маягаараа дагдаг гэдэг шиг яг үндсэн суурь судалгаанууд бол явж л байна. Тэр бол явах нь зүүн хэрэг. Үүний зэрэг цаас хэрэглээний судалгаануудыг бас бид нар мартаж болохгүй хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн санаа. Хамгийн ойрын би хоёрхан жишээ хэлье. 29 дугаар сургуулийн сурагч нар яг биднэрт ямар асуудал тулгараад байна нөгөө тахилгаангийнхаа хоорондоо ийм төсөл хэрэгжүүлээд тэгээд сургуулийн нөхцөл байдлыг судлангуудаа бид нар сонсголгүй иргэний хувьд хичээлийн хонх дуурж байгааг мэддэг юм байна. Аудио тэр дуу аваагаар хонх дуурайд байгааг бид нар мэдэхгүй. Тэгэхээр биднэрт хонх дуурсан завсарж байгааг тохиогоор гэрлээр үзүүлэх нь чухал юм байна гэдэг. Өөрсдөө судлаад, өөрсдөө хэрэгцээгээ тодорхойлоод, өөрсдөө шийдлээ гаргаад хийж байгаа нь бол хэрэглээний судалгаа. Одоо хэрэглээний судалгаа буюу applied research гэдэг ах жишээтэй богино хугацааны тодорхой нэг асуудлыг шийдэж байгаа. Жишээлбэл Хөвсгөл аймгийн цэвдэг дээр сургууль байгаа хүүхдүүдийнхаа сурж байгаа танхим, амьдарж байгаа дотор байрныхаа агаар имийг хэмжээд
яг ингээд халаалтын үеийг хүлээхээр хүүхэд маань осгочихгоо дараад сайн сурч чадахгүй байна. Тийм учраас халаалтыг нь эрт халаад өгөөч гэдэг нөгөө агарын химийн баримтжуулаад гар утсаараа зургийг аваад явжсэн эцэг эхчүүд засаг даргадаа санал тавиал аймгийн засаг даргаас нь ерөнхий удирдлагаар хангаж байгаа гэдгээр нь боловсролын сайд руу санал тавиал боловсролын сайдын тушаал нь шаардлагатай тохиолдолд тэр нөгөө халаалтын зардлыг нь тэр газруудад өгж болно гэд нөгөө халаалтынхаа түлшийг эрт авч байгаа туршлага байна. Энэ бол applied science, амьдралын салшгүй нэг хэсэг тийм. Энэ дээр бол богино хугацааны шийдвэр зохих асуудыг шийдэж байгаа энэ туршлагыг бол хувьвшилж ашиглаж болно. Бид нэр хэрэглэгчийн цан үйлийг яаж өөрчлөх юм? Ковидын үеэр онлайн дэлгүүр ашиглаж үзэхгүй байгаа хүмүүсийг ашигладаг болгохын тулд яах юм гээд цаашгаа явж болно. Бүр цаашаага бүр суур судалгаа гэх юм бол яг Монгол хүн яг ямар худалдаа авах чинь ингээд бүр суур судалгаар орж болно тийм. Тэгэхээр судалгаа гэдгийг бол ингээд өргөн хүрээнд хараад нэг иргэнээс ард түмэн хүртэл зөндөө олон зүйлс байгаа шүү. Тэр дотород хүний асуудлыг шийдэж явах хүнд хүрэх гэдэг талаас бол бид нэр судалгаа бол тасралтгүй явах хэрэгтэй байна гэдгийг онцлмоор байна. Төгсгөлд нь хэлэх зүйл юу юм гэхээр мэдээллийн сан. Өмнө тийм их судалгаа хийсэн бол өнөөдөр яасан? Өнөөдрийн судалгааны үр дүнгээр бид нар ямар нөлөөлөл хийгээд тэр нь ирээдүйд ямар үр дүн гаргах эсвэл 10 жилийн өмнө 20 жилийн өмнө байсан дүр зураг яасан гэдэг энэ нөгөө санахоо гэх үү, мэдээллийн сан гэх үү, өмнөх хийсэн судалгаа нэрлээд байгаа шүү дээ. За, тэгвэл мэдлэгийн сан. Тэр мэдлэгийн сан хизээч умартаж болохгүй. Мэдлэгийн сангүүгээр зүгээр нэг дан судалгаа бол жоохон үр өгөөж нь алстаа муу байдгийг бас санах хэрэгтэй байна. Тэгээд судалгаа маань мэдлэгийн сантай болсноороо нөлөөлөл хийхэд чухал юм байна. Advocacy бол хамгийн чухал юм байна гэдгийг бас онцлмоор. Мэдлэгийн сан буюу магадгүй нөгөө судлаачдын хэлгээр хоёр дахь чих сурвалж гэж бас хэлж болно те. Одоо юу гэдгийг нөгөө нэг өөрсдөө аль хэдийн урд нь хийгдсэн байсан дата те. Яг өөрсдөө анх удаа хийж байгаа бол анх дахь чих сурвалж болоо явчихж байгаа х те. Гих мэдчлэнгээр окей, ерөнхийдөө бол миний бодлоор одоо манай ярилцлагыг сонссон хүмүүсийн хувьд бол те тодорхой хэмжээгээр янз бүрийн төвшин хүмүүс сонсож байгаа бах те. Судалгаа гэдэг бол нэг тийм айхтар юу гэдгийг амьдралаас бол хол зүйл биш байгаа шүү те. Амьдралын маань нэг хэсэг байгаад байна. Тэгээд судалгааны хувьд магадгүй сонирхолтой ямар шинэ үнцгүүд гарч ирж байгаа илүү судалгаатайгаар гэх юм уу да шийдвэр гаргалтаа хийгээд өөрсдийнхөө амьдралаа байдаг ч юм уу те ажлын орчин байдаг юм уу юу гэдгийг ажил төрөлтөөгөө холбоотой янз бүрийн шийдвэрүүдийг илүү зөв оновчтой гаргаж зөв одоо юу гэдгийг өөрчлөлтийг бол хурдан хугацаанд хийхэд хэрэгтэй бас цөөнгүү саналуудыг гэх юм уу хуваалцлаа гэж би бол одоо өөрсдийнхөө яриг энэ сэдвийг сонгосон их баярлж байна те. Тэр аргийн хүмүүсээс яг нийгмийн судалгаа гэдэг яг өөрийн ингээ яриулдгөө. Тэр судалгааны үр дүнг яриач гэдэг. Тэгэхээс яг энэ сэдвээр ирсэн ч гоё юм. Тийм баярлалаа. Тийм надад ч гэсэн их сонирхолтой гоё байлаа. Бид нар ч гэсэн тодорхой хэмжээгээр өөрсдөө яг түрүүний хэлээд байгаагаар илүү яг нөгөө хэрэглээний судалгаа, хэрэглээнд суурь судалгаа гэхээс илүү хэрэглээний судалгааг яаж илүү одоо оновчтой хийх вэ гэдэг дээр бас ажиллаад байгаа юм л да. Тийм тэгэхээр надад ч гэсэн их сонирхолтой байлаа. Маш их баярлалаа. Дараагийнхаа бид нар бас токуудаараа те иймэрхүү энэ контентаараа дамжуулаад хүмүүс бас хэрэгтэй. Ямар ч лсэн төдийлөн сонсоод идэг мөртлөөсөө те магадгүй яг гүн рүү н ороод за тэгвэл яг арга аргачлал нь юу юм, шат дараал нь юу юм гэж тогтож ярьж амжидгүй гэдэг ч юм уу да. Тэр сэдвүүдийг барьж аваад бид нарын educated talk-ороо бол цувралаар яг мэрэгчлэтнүүдтэй инноваторууд гэж нэрлэдэг байгаа. Эсвэл бол ямар нэгэн байдлаар тухайн одоо юу гэдгийг арга аргачлалын үр шимийг нь хүртэгч те нийгмийн бүлгүүдийн төлөөлөлтөд ярилцахаар бол төлөвлөсөн байгаа. Тэгээ өнөөдөр ямар ч лээсэн нийгмийн судалгааны арга аргачлал дээр тодорхой хэмжээгээр бол хүмүүсээс сонирхолтой өнцгүүдийг те арга аргачлалуудын талаар нөгөө tools for growth ярьж чадсан байх гэж найдаж байна. Тэгээ дараагийн цувралыг маань бас та бүхэн сонирхож үзээрэй. Зочдоо маш их баярлалаа. За та бүхэнд бас биднийг цаг гарган сонсож те үзсэн хүмүүс нь үзээд сонссон хүмүүс нь сонсон бас маш их баярлалаа. За баяртай.